Өглөөдөө өчигдрийн төрсөн мэдрэмжээ хуваалцаж явна. Өчигдөр маш гоё тайван, ер нь аюу амархан санагдаад байгаа. Боломжийн фитнесээ хийсэн. Өглөөдөө яг 45 минут алхаад өмнө нь төрөөдсэн тийм нэг жоохон айдсууд байсан чинь ерөөсөө арилцсан байна. Тэрэн дээрээ яаж ажилласан гэвэл яг өглөө гараад өөртөөгөө л зөндөө ярилцсан буюу энэ нөгөө төрж байгаа мэдрэмж сэтгэлээ бичээд одоо энэ чинь гадагшлуулж байгаа гэсэн үг шүү дээ. Ингээд бичээд тэрийг гоё түүх стори болгож хадгалж авч үлдэх гэж бичээд яриад явсан чинь аюу гоё дотор онгоогоод байгаа. Тэгэхээр энэ супер тасгал. За өчигдрийн шинэ мэдрэмж яг энэ юм байна. Одоо би өглөө алхах, гадаа алхах чинь 45 минут штэ, ном унших чинь 10 удас. За тэгээд алхаж байгаа хугацаагаа эсвэл багасгах гад, эсвэл ингээд сунгах гад. За ном уншиж байгаа болохоор 10 удас уншиж дуусчаад нөгөө номныхаа амтанд ороод дахиад үргэлжлүүлж унших ч юм уу. Тиймэрхүү мэдрэмж орж ирээд байгаа хгүй. Тэрийг ажиглаад тэрэн дээр бас яг ингэж нөгөө цаг барих ч юм уу. Яг энийгаа яг энэ хугацаанд дуусгачаад дараагийн ажил маань байгаа ч гэх юм уу, тийм нэг сахилах бат юм байгуу хэрэгтэй тийм байх. Тэрийг бас яг гоё дадлуулах гэж байгаа. Тэгвэл бас давхар ингээ фитнес хийж байгаад фитнесээ ингээд хавал дахиад урт цагаар фитнесийг урт цагаар сунгах юм бол илүү их ядрах. Тэгээд ядраад би хөндөр болгоод ирэх юм бол дараагийнхаа нөгөө юугүй болчих, ирчвчгүй болчих тийм мэдрэмжүүд орж ирээд яг хугацаанд байх ёстой юм гэдэг маш сайн ойлгосон. Яагаад 45 минут гэж заагаад байгаа? Яагаад яг 10 хуудас гэж заагаад байгаа юм те? Тэрний учрыг тэгж өөрөө хүлээж авсан. Тэгээд Вавилоны хамгийн баян хүн гэдэг ном уншиж байгаа. Яа тэрэн дээр хөрөнгө оруулалт, баян байх сэтгэлгээ бүр ямар гоё юм бэ? Тэг өөрийгөө дээдсэн амьдрал, тавтай морил, тэр бунтны амьдрал, тавтай морил гэж өглөө болгоо урьж байгаа. Тэрийг нь маш гоё тэрч хүлээж авч байгаа тэр урилга. Тэгэхэд дэх бүрд ингээд дотор хүн маань аюу гой баярлж баясж байгааг мэдэрч байгаа. Тэрэндээ талархаж байгаа. Хүн ер нь өөртөөгөө ажиллана, сэтгэл зүйтэйгээ ажиллана гэдэг бол хамгийн түрүүнд анзаарч авах нь маш чухал юм байна стаа. Тэгээд хөрөнгө оруулалтын талаар уншиж хахад яг тэр нөгөө орж ирсэн орлого болгоны 10% тогтмол гэдэг сэтгэлгээ бас хоол хүнстэй холбож үзэхээр яалтчгүй бас хоол хүнс хөрөнгө оруулалт байгаа байхгүй. Эрүүл мэндэд оруулж байгаа, өөртөө оруулж байгаа, өөрийнхөө гоо сайхан эрүүл байх тийм ээ. Тэр зүйлдээ хүүхдүүдийнхээ ангил бүх зүйлд оруулж байгаа хөрөнгө оруулалт болохоор хүнсэн дээр бас ерөөсөө яарч болохгүй хамгийн гол нь баг багаар тогтмол гэдгийг л чухал юм биш үү. Тэгэхээр өдөр бүрийнхаа мэдрэмжээс, өдөр бүрийнхаа челленжийнхаа алхмуудаас нэгээс 2 жижиг алхмыг өөртөө шингээн. Тэгээд дараагийн маргаашийнхаа өдөр хүртэл баяртай.